За эхэлсэн. Бид хоёр нэг иймэрхүү дизайн сонгосон. Бид хоёр ингээ бүксүүрээ тавьсан байна. Ийм хоёр френч, бусд нь пастелонг, тэгээд ийм тод өнгө. За одоо энэ дээрээ зүгээр баг зэргийн блумин жел ашиглаад зүгээр ямар ч хамаагүй хүрэн улаан өнгө ашиглаж байгаа юм уу да. За ямар нэг хэлбэр бол байх шаардлагагүй. Блумин жел гэхээр ингээд уусч тийм биш те. Вау, наач брэм. За одоо энэ дээр ийм дроп тавиад гэлс хатаагаад урсгахгүй. Тэгэл ус шиг л харагдаж байна. За одоо энэ дээр ийм 3D том цэцэг хийх чинь. Тэгэхээр мат топ тавиад эхлэе. А энэ нөгөө Oaken Nail-ээс авсан миний 3D жел малараа. Oh my god, наач брэм. Тэгээ энэ цэцэг хийхэд ямар ч өнгийн 3D байж болно. Цэцэг хийхэд ерөөсөө өнгө хамаагүй. Угаасаа бод учраас чи хайлайт шиг. Ихдээ хайлайтер гоё юм л шүү нүрний. Гоё ягаан байна. Тэр шик ламыг хэрэглэж үзсэн. Үгүй. Тэдний өмнөд амир хямдхан ирнэ. Айгу гэж үзсэн. Юугаа иймэрхүү ямар хөдөлгөөл гоё юм бэлээ шүү. Цэцгийг хийхдээ эхлээ цаахан дараад тэгээд өөрснөө бодоод навч ямар хуу байдаг үлээ гэд. Одоо 3D навч харагдаж эхэлж байна. Энийг шууд хатаах хэрэгтэй. За энэ дизайн маань зурган дээрх нь бит хоёр тойлоо нэг таалагдахгүй болохоор өөрснөө нэг юм дөхүүлээ хийчихье. Гэхдээ би энэ удаад мөнгөлөг металл ш зүгээр жоохон шар өнгө оруулъя. Их биш гэж бодож байна. За таач. Энэ дээр болохоор нэг ийм дизайн харчаад байна. Тэрийг хий. За энийг одоо блаш тавих учраас бас матч топ тавьж байна. Би тэгээ бас харна. Airbrush туу тентхүү харж иж болно. Airbrush зүр кул харагддаг болохоос ер нь бол амар их будаг иддэг. Тийм гоё юм бол бас биш. Тийм болохоор тийм бол амар хэлбэр арга тааж. Airbrush юм. Иймэрхүү бараа өнгөн дээр жоохон барафтар өнгө гаргая гэвэл бас airbrush явахаас өөр аргагүй байдаг. Энэ дээр бас авахсан шүү дээ. Тэгэхээр за эдрээга олон өнгө хэрвээ пластик хэрэг гарах юм бол угаасаа airbrush ашиглаж чадахгүй. Яг үл тэр болго өнгөө сольж airbrush-аа тэгж олон цэвэрлэхгүй шүү дээ. Тэгэхээр ингээд би баг өнөөдөр тэн сонгох данзааны юм руугаа явж гин да. За. Энэ дээр Airbrush руу будаг хийхээр бараг тал бодож байна. Airbrush будаг амар иддэг ахгүй юу? Тэгээ хайчиж болохгүй дорн цэвэрлэсэн. Энэ дээр гэхдээ гоё ногоо өнгө байхгүй. Тэгэхээр энэ гараа. Парлан дээр. За энийг бол би бараг хэрэглэж байгаагүй. Энийг бараг би ашиглаж үзээгүй. Зүгээр өнөөдөр үзэх чинь. Тэгэхээр Монголд нэг газар л амар гоё гэл зургийг тавьчихсан. Гоё санагдаад авцсан. Гэтэ яг туршаад үзье. Иймэрхүү байна. Гэхдээ энийг илүү сайн уусгах хэрэгтэй. Энэ бол ингээд бас болчгоор санагдчихээн надаа. За одоо энийг ингээд бүтэн цагаан блаш хийх чинь. Нэг том эргүүлээл.
Яг тренд болж байгаа бодлоо шүү дээ. Гэтэ Монголд эрэгтэй хүмүүс тэр хүмүүсийг амар хийж байна. Тэ? Тийм. Юу бриллиант нэг золоо байгаа. Тэмүүжин гэдэг нэг золоо байдаг. Тэмүүжин тий. Тэгээд бэлгүүтэйгээд бүр аним хумс зурдаг. Оо тий. Амар зүстэй тэр. Тэр тэгээд амар рил мэл хийдэг бүтээлч. Бүр тийм. Миний болохоор бас тэр нэг мигтэй блог энэ дээр ярьсан л юу нөхцөл. Би тэр нэг All Eyes on Me гэж залуугийн хүмүүснээс амар цэвэрхэн. Тийм тийм. Тэд нэр ирүүл ёо. Энэ мө Вьетнамуудыг өстөө. Нас тий. Тань ирэх юм шаардлага байхгүй л тий. Харин Монголд гэхдээ болоод байвал бас гоё болоод илээ тий. За яж. Яг энэ голын цаана өсөттэйгээ уусгах эсвэл за топо тавиад хамгаалчих. Тэгээ шийдээ. Чиний энэ тренд чин зориулалтын тэ нүү? Хүмүүсний тэ. Яг нүдний тэ нэг юм уу гарах тэ. Тийм би яг баяр хуу хараастыг ансцсан амсцсан бодож илээ тэ. Арай. Задлахад хүн үү гэдэг. Тэгээд би санаа зовоод энийг гэдэг хэрэглэв. За энэ дээр би гараараа од хийж үзүүлээ. Тэгээд тэгэхэд ийм мат топ суурьнд нь байх хэрэгтэй. Хар зурлагын жил хэрэгтэй. За ийм байна. За энэ одоо жоохон чимэглээд энэ тэнд цэг байхад болно. Тэгвэл нөө металл бүрх юм наах шаардлагагүй. Цэг явлаа. Тэгээд энийг бас гоё ингэнэ. Гоё тойруулж хүрээлнэ. За тавлаа. За одоо энийг алтлаг паудраараа өрнө. Энэ одыг бүр яг 100% заавал юм perfect зурх хэрэггүй. Угсаа алтлаг павдер чи амар царайлаг болгож чинь. Зүгээр чам дээр зүгээр ирээс суух болох юм даа. Арчлаа. Тэгээд нэг амар цэвэрлэх шаардлагагүй ч гэсэн ер нь аль болох ийм цаа үлдээхгүй л цэвэрлэх хэрэгтэй. Тэгжээж амар гоё. Топны дор цэвэрхэн. Өдөө харагдахгүй. Би та нарыг бодоод би хүмсээ харахгүй шүү дээ. Уцруу ертөлцсөн маа. Тэг. Гэт. Топны доор ингээ бөө алтлаг павдер явж үл амар бохир харагдана. Тэрийг заавал цэвэрлэх хэрэгтэй. Зөө бол угсны харилдсан. Гэхдээ ер нь бол цэвэрхэн исэн бол цэвэрхэн харагдах нь гарцаагүй. Зарим нэг болсон хуруунуудаа янзлаад топын тавиад хамгаалаад явчих. За энэ дээр бол юу нах юм. Шигтгээ бол амар тэнэг харагдана энэ дээр. Өнгийн шигтгээ. Яг өнгө дагуу бас хийсэн юм тавиал сап хийгээл явна. Талаа. Шууд хийчихгүй байх шээ замаар харж. Одоо энийг бас хамгаална Crazy Top-ороо. Гэхдээ нөгөө эдгээр чи одоо юу яадаг болсон? Нэмгэн топон дотор цухуудаг болсон. Билээ харна гарч ирдэг. Тэгэхээр энийг нэг бүрх хамгаалаад тэгээд нэг тойруулаад чүс идэс бүхэнд хайр сэтгэл шингээж хийж штэ. За
Миний алтан. Гэтэ юу штэ угсаа ийм гоё өнгөөс наа харалцвал амар тэнэг болчих. Бигт амар илүү л хичээдэг болохгүй бол ер нь бол би ус үнтэй хийдэгтэй орно. Тэгэхээр ангаш. За ингээд юм ин. Одоо цэцгээ гоё өнгө оруулъя бүгдээрээ. Тэхийн тулд энэ байгаа өнгөнүүдээ ашиглана. Гэтэ энэ хэдий гоё өнгөч гэсэн өнгө орохоор илүү гоё ярагдах учраас одоо дарахаас үр аргагүй. Таиланд Вьетнам төчтэй юу гэж ярьж байна. Ер нь бол дунджаар үзэгдэж чинь хөдөлгөөн юм байсан. Нөлөө хурдан туршлага гэх юм. Чи тэгэхээр бодож байгаа л юм шиг. Чи л гарна л болчих. Дөнгөж үү? Тийш үү. Тэгвэл угаасаа брэм борт. Гэвч жил гарнаас өмнө хийдэг байсан юм. Би харин юу штэ. Сургуультаа төгсөөл энд ирэнгуутаа шууд ресторанд ажилласан хгүй. Юу ч хийгээгүй. Тэгээ сая төрж мөрчөөд мамалэд их дуусаад тэгээд юу их вэ гэж бодож байна. Ресторан бол биш ээ гэж бодоод. Тэгээд би ч монтажтай гэх. Тэгээ шууд хийцэн. За эцэг. Ай шарын хажууд шар биш ээ. Шарын хажууд яам хийнэ. За энийг гой тэгэл дотроо төсөөлөл цэцгээ бодно шүү дээ. Яг ингээ хүн зураг авчираад бодвол одоо яг тэр шиг ингээ хийх юм зүг байхгүй. Гэтэ өөрөө хийж ийж яг хүний зургийг хараад яг 100% хийх гэдэг л дээ нөгөө хумс хийдэг хүний яг тэгнэг байхгүй. Тий. Амартаж нэг өөрөө ганцаар авахтаа туршиж үзчихэд иймэрхүү данзаа нэгээл хаях хэрэгтэй байна. Тэжээслэг артист хүн гэж явах юм шүү. Тийм тэгэхгүй яг дуурайж ячаад зургийн давхар сэвгүй юм аа. Дүнсэж хүн яг зураг яг тэгж хийлгэнэ тэгвэл тэгж хийж өгнө үү гэхээсэж. За ич. Бас жоохон тийм юу битгэх шүү. Цаг. За хүрэн өнгөө гэд хамаа намаагүй явуулчих. Цэцэг угаасаа хизээч ийм юу байхгүй. Одоо юу гэдэг жигд байхгүй байгалийн бүтэц ерөөсөө. Тэгэхээр ингээл гандаж гундан тийм сэргэн жоохон амар амьд харагдуулж шүү дээ. За энийг хатаачаад. Одоо энийг жоохон тодлож өгөөд. Тэгээ эндээ одоо нөгөө нэг цэцэгний үр тавиад ирэхээр тэгээд алаад өгөндөө. Дундаас нь усгах юм шүү тийм. Чи одоо зүгээр ингээ хунсан дээр биш. Цаасан дээр одоо акрил зурдаг байна. Заримдаа. Үгүй. Canvas дээр зурдаг. Үгүй. Сарайс тэг цух зав гардаг юм а хоёр хүүхэдтэй учраас. Заваа харин хийж штэ. Тийм би бол харин нэг гарсан шиг гардаг зөө. Гэрлүүгээ яарч харьдаггүй би. Энд хиймээр байгаа юм а хийж ш л харьдаг. Хүүхдүүд асуудал үүлэх юм бол аав нь байвал санаа амарчин, эмээ нь байвал санаа амарчин. Тэгэл хайчдаг би. Хүүхдүүд рүү тэгж яарч гүйдэг шүү дээ. Тэгжиж гой бүтээл гардаг хаа тийм. Аав бүр маань нөхөр хэлж байгаа юм чи. Гэр мэрлэг нэг гой хөөрхөн. Яарахгүй маа чилгээ. Өстой яардаг байгаа шүү харин. За сэргээр гэрээсээ ажил руу гоё юм их гэж яах вэ? Ажил дээрээ л ирвэл юу их вэ гэж боддог.
буцаал оролдохгүй байх хэрэгтэй. Тэгвэл гоё юм хийн. Тийм тийм. За одоо энэ дээрээ гоё цэцэгнийхээ үрийг хийцгээе. Үрийг бол хатгай угаар хэлбэрийг үрийг яг үр шиг өөрийг хий байлгавал за гэхдээ энэ цэцгэн дээр миний харж байгаагаар юм спотууд дутаад байна. Нэг юм тоочны спотууд оршид шиг. Хомсоо өрөөс харахгүй байгаа. Тэгээд ингээд эцэст нь харвал амар гоё гэж бодож байна. Гэтэ ер нь жоохон хардлын л та. За тэгээ одоо топ тавьж болох хэсгүүдтэй топ 2 нь тавья. Гэтэ эхлээд саяны тавьсан өрнүүдээ хамгаалнаа. Хитрхи овоолгуулаас тэнэг тэгээд энийг өлхөө ингэсэн болол энэ угаас унахгүй хийж унахгүй арилгах. За yes. Унахгүй байлаас. Гэтэ миний яг хороо болгонд нэг юм яваад байна. За тэгээ энэ хоёр дээрээ энэ гурав дээрээ топ тавья. Энэ гурав дээр топ 50 гэдэг чинь янзын гоё юм байгаа. Топ бол тэгэл яг мейкап мисти цацдаг шиг л гоё мэдрэмж өгнө. Finish. Йоо юм гоё юм би. Эмхтэй юм гэсэн цэцэг хараад бас гоё байна шүү дээ. Би ч гэсэн цэцэг дуртай шүү дээ. За. Тавьчих. Гэтэ ингээ хумсаа хайрлахын тулд заяа. Миний нэг ойлгосон юм заяа. Гэрээ ингэж пүн гэж цэвэрлэхгүйгээр жоонор газ дар цэвэрлэг явах юм бол хумсны амир юутай юм биш үү? Гомтой юм биш. Би баг цэвэрлэдэггүй шүү дээ. Тийм. Манайд нөгөө нэг хүмүүс ирлээ мэрлээ гэхээр л гэсэн юм дайнстал. Гэрээ цэвэрлж хумсаа яваад хүмүүс байвал манай нэг найз байдаг. Амар цэвэрч. Тэгээд надаар байж болох амар урт хумс илгдэг. Тэгтээ амар цэвэрч. Гэр цэмцийн хумсан ч цэмцийн. Тэгээд өөрөө цэвэрлдэг заяа. Тэгээд тэр урт хумсаараа манай найз компьютер дээр суудаг. IT яахгүй юу? Тэг бүр суудаг, ажилдаг заяа. Хөш. Тэгэл боддоо. Тийм хумсны жинхэнэ гоороо гэж ирдэг шүү. Гоороо гэж ирдэг л хумсны. Яахаа бүр ингээ ойлгоцсон. Яаж хумстай ажиллах тийм. Амар мэдрэмжтэй ажилласан тийм. Тийм. Гэртеч тэр ажил дээр байж. Ер нь ингээд эмхтэй хүн байна гэдэг чинь бүхэлдээ жоон скил тийм амар юу шаарддаг тийм. Яг л ингээл амар олон юм зэрэг хийж чаддаг болохоор бас олон юм зэрэг арчилж чаддаг шүү тий. Тийм. Зэрэг хийж чаддаг эрэгтэй хүмүүс фокуслсан юм да сайн. Гэхдээ олон юм зэрэг хийж чадахгүй гэж байгаа байхгүй юу? Чи одоо чинь зэрэг хийдэг юмудаа хэлдэг. Тэгэл ерөөсөө юу ааштай. Гэрээ хаяа нэг цэвэрлэл онгод орох үед юу их вэ гэхээр босоод нөгөө автоматар ажилладаг юмудаа бүгдийг ажиллаж хайчаал. Тэгэл эхлэв шүү.
Би их тэрс зоохгүй юм аа. Ядуул хайцдаг болохоор. Тийм ёстой гэж битгүй ёстой юм өстой байхгүй. Тэгэхээр амар амар санагддаг надад. Амьдрал амархан санагддаг. Тэгтээ цаанаасаа би тугаар буудан дээрээ назгаараа л авчаа. Темкийг ирэх цаг болчвол гис босоодоо сайн тийм амар назгаагаад арчилтыг. Тэгвэл амар ажилласаа амар ирээл. Манай өмч зүгээр идэх байхгүй амар гэр мэрийн янзалдаг байхгүй. Ялаас ирэл аяагаагаа явчих магадгүй тийм болохоор. Йоо нааддаг ч юм бүр. Чаач. Энд гэхдээ баг хороо дэлхийдэр байдаггүй шинэ цэцэг үгүй юм шиг. Мэдгүй энэ цэцэгтэй загварч зүдэл идэх л та. Гоё. Ер нь байгаль дээр ийм цэцэг ургуулгаа юм шүү дээ. Юу яхаар боллоо. Зүгээр юм хүрэн цэг зурхаар боллоо. Одоо хөлний хоног голхтаа. Миний хөлний өмс нэг юм улаан хөрөн байгаа бас нэрээ. За энэ бол яг од бол биш зүгээр юм. Нэрийнхэн цацрагууд юм байна. Иймэрхүү. Фонс. Йоо. Гэтэ энэ шоуроо штэ. Нэр ингэж ундааснууд байсан чинь бүр амар гоё явж нэг юм галакси юм шиг. За юм. Тэгээ эдгээр цэгнүүд байсан. Бүр нэг алтан гацаад мат юм шүү. Тийм би нэг цэг дутаад байсан нүцгэн санагдав. Тэгэн гутаа хаталаа. Юу яана? Нэг drops тавина. Бас байсан л drops байсан. За одоо энэ дээр нэг янзын хөргөн drops тавиад Би заавал чамайг дараа нь тавьчих юм. Амар тийм үнэгүй ир цугаарай гэж хэлсэн өдөр хүнээ олгоо цугаа тэгээд oh my god би ихтэй энэ хүмүүсээ ингээ үнэгүй хэлж байгаа гэдэгтээ би амар хиччихэв. Цаагаад за ийшээ жоохон улаан хөрөн бүгдээрээ оруулчих. Би сая ингээл тэр порлоно олохгүй за үзчихээ гэл багсаар үзэхэд болж байгаа үстэй. Тэгэхээр ингээл бүх юм боломжтой. Миний хүсчихсэн л хүмүүс. Тэр ингээл аль час хийсэн нэг юм хайлайт. Энд орохгүй болохгүй. Би бас нэг юм байгалийн сэтвтэй бүх юм дуртай. Энэ л ингээ ямар ч юм хамаагүй. Тэнгууд энийг цэцэг болгоч. За
сална гээл явж ирсэн юм бас. За одоо илүү дутуу бодог наалдсан бол доотлын заавал үрнэ. Саяны үг бол ариу биш. Энийг гасчаарай. Энийг гасч. За одоо энэс эмигээс авч исэн тос. Би ихтэй эмигээс юм захиад та зүгээр энтхийн хаягаараа захиалж чаар юу хурд иржлээ. Орсоос ирдэг гэсэн. Чехэд дэлгүүр ингэж. Гэтэ орс үстэй тийм юм. Монгол тахтлаа эми одлоодсэн. Гэхдээ яг эми яг 100 амир биш. Чиний болохоор хамгийн мөрөдөн бодогч юм. Байхгүй. Тэгэл гайгүй санагдсан даавал шалтгаалдаг бах тийм. Амир бодогтой байгаад явахгүй шүү дээ. Тэр мейкап гэсэндээ баг Тийм. Nebel line суурилдээ. Тийм, суурил сайн байл явчих шүү дээ. Мейкап ч гэсэн бас өөрөө тийм. За ингэж бодолт маань ингээд дуслаа. Тэгээ үзсэнд баярлалаа. Дараачихаа бичлэгээр дахиад уулзъя. Ирсэн охиндоо баярлалаа. Асуух зүйлс байвал комментэн доор бичээрэй. Тэгээ баяртай.